Кубок по футзалу стартовал. Хотын футзалын цомын тэмцээн 1-р сарын 4-нд эхэллээ. Тэмцээнд 24 багийн 200 гаруй тамирчин оролцов. Тоглолтууд хотын ФСК болон КСК-гийн 2 зааланд зэрэг болжээ. Финалд Брэди нийслэлээс 2 баг шалгарч үлдлээ. Байкал Автотрак болон Улаан-Уд Сити Энергострой 2 юм. Харин аваргын цом хинд очирсныг удалгүй өгүүлье. Эхлээд хүрэлт медалийн төлөөх тоглолтод анхаарлаа хандуулъя. 3-р байрын төлөө Ирхүүгийн Байкал 97 болон Читагийн Аян багууд өрсөлдсөн юм. Тоглолт тун өрсөлдөөнтэй болж багууд хүч тэнцүү тоглосон ч Читагийн Легонрод арай илүү азтай байлаа. Ингэснээр хүрэлт медалийг Аян багийн хөл бөмбөгчид хүртсэн байна. Манай багийн хувьд тэмцээн амжилттай боллоо гэж бодож байна. Бид Москва хотод олон тоглолт хийж нэг ч хожигдол амсаагүй. Гэхдээ өчигдөр ийм байдал тохиолдсон. Тийм болж л байдیں۔ Юутайч бид өөрсдийгөө дайжлаад өнөөдөр ихэнх нь Москвагийн тоглогчдоос бүрдсэн багийн эсрэг тоглож ялалт байгууллаа. Багийн удирдлагыг баярлуулж чадсан гэж бодож байна. Энэ ялалтыг тэдэндээ зориулмаар байна. Одоо финалийн тоглолтын талаар өгүүлье. Байкал Автотракийн хөл бөмбөгчид тоглолтын явцад 3 тэгээр тэргүүлж эхэлсэн юм. Завсарлагын дараа тоо 4-1, улмаар 4-2 болсон бол эцсийн шүгэл дуурхаас 3 минутын өмнө 4-3 болов. Улаан-Уд Сити багийн тоглогчид хичнээн хичээсэн ч тоглолтыг тэнцээ болгож чадсангүй. Ингэснээр Байкал Автотрак Улаан-Уд хотын футзалын цомын аваргын цолыг хадгалж үлдлээ. Шавтаргын тоглолтын гол баатруудын нэг Александр Давидов бидэнтэй сэтгэгдлээ хуваалцлаа. Хоёр дахь жилдээ дараалан төрүүллээ. Бид хүчтэй баг гэдгээ баталсан. Финалийн тухайд хэлэхэд хамгаалтад 4-4-өөр тоглолтын турш тоглоход нэлээд хүнд байлаа. Өрсөлдөгч баг тоглогч цөөн байсан учраас бүх тоглолтын турш тавуулаад тоглосон. Бид хоосон хаалганы боломжуудаа ашиглаж чадаагүй. Тэгээгүй бол төгсгөл ингэж сандаргамаар болохгүй байсан байх болов. Зарим бөмбөг ойгоод орчлоо. Гэхдээ хөгжим дэмжигчдийн хувьд сонирхолтой финал болсон байхаа. Байкал Автотрак баг Улаан-Уд хотын футзалын цомын 2 дахь жилдээ дараалан хүртлээ. Энэ ялалт багт юу өгч байна вэ? Брэдэд нэг л баг байгаа гэсэн үг. Байкал Автотрак уу? Тийм ээ, Байкал Автотрак юм. Шагнал гардуулах эслэлийн үеэр Улаан-Уд хотын дарга Игорь Шутенков энэ жил Брэди нийслэл байгуулагдсны 360 жилийн тохиож байгааг санууллаа. Хотын нэрэмжит футзалын 20 дахь цом нь энэхүү түүхэн зориулсан томоохон арга хэмжээний цувралын эхнийх нь болж байна. Бид оролцогчдод спортын талбай дээр дахин ийм өрсөлдөөнтэй тоглолтууд, ялалт, мэдээж шинэ дээд амжилт гаргахыг хүсье. Харин хөгжим дэмжигчид бид сэтгэл хөдлөл, гайхалтай тоглолтуудыг үзэж баярлан тамирчин та бүхэнд амжилт хүсье. Тэнцээний турш ФСК болон КСК-гийн судал дүүрэн үзэгчтэй байлаа. Хүмүүр эерэг сэтгэл хөдлөлийн цэник авч чадсан. Үзэгчид болон оролцогчдод Улаан-Уд хотын төлөөлөгчдийн хурлын дарга Чимит Балжиннимаев талархал илэрхийллээ. Хөлбөмбөгийн баярын өдрийн мэнд эрхэм найз нөхдөө, тамирчдад маш их баярлалаа. Үзэгчдэд та бүхний дэмжлэгт талархал илэрхийлье. Спорт ямагт оршин байх болтугай. Урагшаа. Тэмцээний шилдэг хаалгачаар Байкал Автотракийн Артур Кобунов тодорлоо. Шилдэг дасгалжуулагчаар мөн тус багийн Андрей Тулаев шалгарсан бол алтан бөмбөгийг Байкал Автотракийг төлөөлсөн Дмитрий Басюк хүртэв. Мэдээж хамгийн чухал мөч авраг багт цом гардуулах акшныг бид та бүхэнд үзүүлэхгүй өнгөрч болохгүй. Андрей Слепнев, «Середина земли», Бурятия.
так рогатые просят. Эвертнүүд ингэж амттангаа гуйдаг. Хүмүүс энд хоосон ирдгүйг тэд яг таг мэднэ. Ялангуяа өдийд. Өвлийн дунд үеэр таарч шинэ жилийн баяр өнгөр мөгц амьтад уламжлал ёсоор шилмэст амттнаа хүлээдэг. На угощение. Энэ бол манай амьтны хүрээлэнд жинхэнэ олз шүү. Өвсөн тэжээлтнээс эхлээд махчин амьтад гээд бараг бүгдд нь хэрэгтэй. Гацуурт маш их витамин агуулгаддаг бөгөөд энэ нь өвлийн улиралд онцгой чухал юм. Дархлааг дэмжиж хоол боловсруулалтыг идэвхжүүлдэг. Для парнокоп. Туйрдын амьтдын хувьд гацуур нь бас л боломжийн дэвсгэр болдог. Тэдний хашаа жинхэнэ үнэр заслын орчин дулаахан тух бий болно. Гэхдээ эхлээд шилмөсийг боловсруулах шаардлагатай. Нужно переработать. Би эхлээд жижиглэн буталж хашаа болон дотор байрны дэвсгэр болгон ашигладаг. Энэ чинь ариутгалыг үргэхдээ бас сайхан үнэртэй. Для опасных. Аюултай махчин амьтдын хувьд гацуур нь дотор заслын нэг хэсэг болдог. Мэргэжилтнүүдийн хэлснээр хашааг ийхүү чимэглэх нь амьтдын сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг гинэ. Здоровье животных. Энэ бол тэдний амьдрах орчныг баяжуулж байгаа хэрэг. Зэрлэг байгальд байдаг шиг янз бүрийн үнэр өөрөөр бүтэц бий болгодог. Новогодний. Шинэ жилийн баярууд өнгөрсөн ч амьтад бэлгээ хүлээсээр байна. Эрхүүгийн амьтны хүрээлэнд гацуурыг иргэдээс 1-р сарын эцэс хүртэл хүлээн авна. Гэхдээ мэргэжилтнүүд үүнд мөн тусгай шаардлага тавьж байна. Принимают елки не. Элдв боловсруулалт хийгдээгүй. Саа чимэг болон тоглоомгүй гацуур хүлээн авна. Мөн шилмүсийг нь анхаарах хэрэгтэй. Харахад унаж бутраагүй байх ёстой. Гацуур шин цэвэрхэн байвал амьтдад баяр баясгал ашиг тусаа өгнө. Дарья Пастушенко, Иван Прокудин. Середина земли, Иркутск. Өргөө дүүрэн хүн тэд бүгд калятки хийхээр иржээ. Ихэнх нь хүүхдүүдэд дагуулan ирсэн харагдана. Шинэ үеийнхэнд амьдарч буй нутгийнхаа уламжлал түүхийг мэдэх нь маш чухал гэж бодож байна. Мөн сонирхолтой нэг төрлийн зугаад зингэлж болж байна шүү дээ. Ирж байсангүй сонирхолтой байна. Юу болно гэж бодож байна? Мэдэхгүй. А будет интересно. Сонирхолтой байх нь гарцаагүй. Хаалга тогших чимээ гарлаа. Үүдэнд анхны зочид гарч ирлээ. Куда же и без ря- Жүжигчд байхгүй бол яалтай билээ. Дахиа, ямаа, баавга болон бусад дүрүүд бүгд ирсэн байна. Алаг өнгийн алчуур, уруу нүмерсэн дээл, өөрсдөө хийсэн баг, энтгийн хувцлалт үнэхээр содан. Калятки гэдэг нь угаасаа ийм юм. Дүр төрх нь хидий чинээ өрмөцөн, төдий чинээ сайн. Учир нь эрт дээр үеийн ойлголтоор энэ үед газар дэлхийгээр жөтгөр шулам тэндэг гэж үздэг байсан бөгөөд тэднийг үргээх учиртай аж. Дашран хэлэхэд нэг муу ёрын сүнс баярын уур амьсгалыг эвдхийгч оролцсон байна. Идиллию праздника. И, конечно, Мэдээж тэр яаж чадаагүй. Ардын үлгэрүүдэд гардаг шиг сайн нь үргэлж муу гялдаг хойно. Үүнийг тэмдэглэлгүй яах вэ? Яаж? Мэдээж хэрэг дуу хууртай бүжгээр баяр цэнгэлхөөр өөжүү дэлгэр зангүй Орос баяр гэж юу байх вэ? душе. Некоторые гости Зарим зочид сэтгэлээ хуваалцаж баярын уур амьсгалд умбангаа баг насаа дурсан. свое детство. Энэ ямар сайхан боломж тохиолов. Би Кавказд амьдардаг юм. Манай цас бараг байдгүй. Харин энд зүүн Сибирт ирэхэд маш их цастай байна. Эдгээр уламжлалууд энд хадгалагцаар байгаа нь сайхан хэрэг. Манайд харамсалтай нь святки байдаггүй. Цасч байхгүй, святкич байхгүй гэсэн үг. Нет, у нас это, конечно, Манайд ч гэсэн ийм уламжлал байсан. Би баг насаа санаж байна. Бид хувцслан гоёж хөрш айлуудаар дуулж явна. Эцэг эхтэйгээ хамт Колетканд оролцдог байлаа. Маш хөвгөлтэй сонирхолтой байсан. интересно. Колядки традиционные. Каляткийг уламжлал ёсоор гар урлалын хашаанд зохион байгуулдаг. Тиймээс нэгдэх боломжтой төдийгүй заавал нэгдэх хэрэгтэй. Учир нь энэ нь бас нэгэн гүн ухааны асуунж юм. Зарим уламжлалаа бид илүү олонтаа санаанд дурсаж сэргээж байх ёстой болов. Оросын соёл ямар баян өөрмөс болохыг тод том руу харуулдаг. Специально для программы новости.
зале Мегаполис Мегаполис спорт зал үзэгч дүүрэн байна. Танил дуртай дуунуудаа сонсохоор өөр байгалийн олон арван оршин суугч иржээ. Тоглолт эхлэхэд хэдхэн минут үлдсэн бөгөөд хөгжимчид секунд чигээ хийж байхад шүтэн бишрэгчид хэдийн бэлэн болсон байлаа. на все 100%. Первый концерт Эхний тоглолтоо маш сайхан эерэг ирч хүч өгсөн. Би Агати Кристийн тоглолтод очсон. Одоо Смиславие Галюциняцигаас хүссэн бүхний авна гэж бодож байна. Зул сар өөрөө сайхан уур амьсгалыг бэлэгддэг. Хамтлагт ч эерэг гоё дуунууд олон. Тиймээс бүх зүйл сайхан нийцэж байна. мы все сочетаем. У меня очень хорошо. 2026 он үнэхээр сайхан эхэлж байна. Би олон газараар очлоо. Сайхан эрхүүгээс ирсэн. Өдөр бүр ямар нэгэн арга хэмжээ болж байна. Өнөөдөр хүүтэйгээ хамт тоглолт үзэхээр шийдлээ. Сегодня вот с сыном мы решили сходить на концерт. Ямар хүлээлттэй байна? Хороший. Сэтгэгдэл тун сайхан байх болов алдартай хөгжимчин дуучин хүн шүү дээ. Би бүх түүг нь мэднэ гэж хэлэхгүй. Гэхдээ л ихэнхийг нь дагш дуулнаа. Эти песни, я их знаю. Та бүхнийг харахтаа баяртай байна. Долгожданный момент. Хүлээлт дээд зэгтээ хүрлээ. Тайзан дээр Смиславие Галюнаци хамтлагийн ахлагч Сергей Бабунец гарч ирэв. Олон үеийн шүтэн тэрбээр эхлээд үзэгчтэй хамгийн хайртай хийдүүдэд тоглуулахаар шийджээ. Самые известные хиты. Танил дуунууд эрчтэй хийтүүдийг зарим шинэ бүтээлтэй ээлжилж тун нямбаа хослуулсан хөтөлбөр бэлдлээ. Өнөөдөр би сүүлийн 25 жилд хийсэн бүхнийхээ хамгийн сайныг нь та бүхэнд хүргэнэ гэж хэлсэн. Песни о любви. Хайр, сонголтын тухай дуунууд, мөнхийн залуу насны тухай алдартай мөрөөд, манай охид хамгийн шилтгэн гих мэд үгсийг заал дүрэн үзэгчид нэгэн дугаар даган дуулж, жинхэнэ оддын тэнгэрийг бий болгов. Небо. Артист исполнил. Уран бүтээлч өөрийн зохиосон дуунуудаа ч дуулсан бөгөөд тэдгэрийн нэг нь бид эргэн ирнэ хэмээх бүтээл байлаа. Тайзнаас тэрээр жүжигчин, кино найруулагч Ойрын анд Сергей Бодровын дурсгалыг хүндэтгэлтэйгээр дурсан санав. Бодрова. Сережа бидэнтэй хамт маргаангүй. Үүнийг баталгаажуулж талархлын дуу бичих хэрэгтэй гэдгийг ойлгосон юм. Учир нь Сережа түүний амьдралын байр суурь нь өнөөдөр фронтод байгаа залуусыг урамшуулсаар байна. Бидэнтэй хамт байгаад баярлалаа Сережа ах минь. Концерт продлился больше 2 часов после. Тоглолт 2 цаг илүү үргэлжилж, үзэгчдийн хүсэлтээр уран бүтээлч хэд хэдэн дууг дахин дуулсан. Сергей Бабунец өөр байгалийн хязгаарт үргэлжилж байгаа зул сарын наадмын хүрээнд хязгаарын төвд инхүү тоглолоо. В Краевой филармонии. Вот уже 19 лет. Татьяна Попова 10 дугаар дунд сургуульд 19 дэх жилдээ ажиллаж, өчигдөрхөн цэцэрлэгт байсан хүүхдүүдийг жинхэнэ сурагч болгох эрдэмт хөтлөж байна. Сонирхолтой нь тэр өөрөө ч энэ сургуулийг төгссөн. Дараа нь их сургуулаа дүүргээд төрлөх сургуульдаа энэ удаа багшийн статустайгаар иргэн иржээ. В новом статусе. Ажилдаа маш хариуцлагатай ханддаг, сурагчдтай ажиллахдаа орчин үеийн шинэ арга барил ашигладаг, интерактив техниктэй чадамгай ажилладаг. Хамгийн гол нь энэ техникийг хүүхдүүд өөрсдөө ч сайжинсан байдаг. У Татьяны Андреевны Татьяна Андреевнагийн хичээл дээр идэвхгүй хүүхэд гэж үгүй. Бүгд хичээлийн явцад идэвхтэй оролцсон. Эдгээр сурагчид сурах сонирхолтой, гараа өргөн асуултад хариулж, үзэл бодлоо сонирхолтой илэрхийлэхээс айхгүй. Интерактив газрын зургаар Оросын субтропикийн бүсэгч төвөггүй олно. Ширээн дээрээ нойрсгоо үгүй шүү. Энд тийм юм байхгүй. Нет, это не про них. Она очень красивая. Манай багш маш үзэсгэлэнтэй, ээлдэг, сайхан сэтгэлтэй. Тэр бидэнд янз бүрийн асуудлаар үргэлж тусалдаг. Хичээлийн асуудал байсан ч, бүр гэр бүлийн асуудал байсан ч бидэнд ирээд санаа зовлтгүй ярь гэж үргэлж хэлдэг. Добиться Хүүхдүүдийг ийм нээлттэй идэвхтэй байлгаж чаддгийн цаад шалтгаан нь туршлага, мэрэгжилтэй хайртай сэтгэл гэдгийг Татьяна Андреевна онцолж байна. говорит Татьяна Андреевна. Миний хамгийн том амжилт гэвэл хүүхдүүдтэйгээ нийтлэг харилцаатай байж чаддаг минь байх. Би хүүхдийн сэтгэл санаа, зан чанарыг жаахан ярилцаад л ойлгочихдог. Тэгээд түүнд яаж хандах, хэрхэн харилцахаа шууд мэдэрдэг.
Через полгода Хагас жилийн дараа Татьяна Попова дотн улсын хүүхдүүдтэй түр баяртай гэж хэлэхэд хүрнэ. Сурагчид нь дунд анги руу шилжин. Гэхдээ санаа зовох зүйлгүй. Тэд хэрэгтэй бүхнээ сурч эзэмшсэн. Гэсэн ч цаанаа л нэг жаахан гонигтай. Нөгөө талаас дараагийн үе бяцхан 1-р ангийнхан ирнэ. поколения. Снова малыши первоклашки. Би байнга суралцдаг, мэрэгжил дэвшлүүлэх сургалтад хамрагддаг, багш влогруудыг дагаж үздэг, их уншиж судалдаг, шинэ технологиудыг судалж заримдаа өөрөө ч шийдэл олж нээдэг. Энэ бүхэн надад таалагддаг. Хүүхдүүд намайг орчин үеийн хүн гэж хараасаа гэж хүсдэг. Учир нь амьдрал өөрчлөгдөж, хүүхдүүдэд ч өөрчлөгдөж байна. Ийхүү Татьяна Попова өөрийн үлгэр жишээгээр хүүхдүүдэд хизээж зогсолтгүй урагшилж амжилтад хүрэхийг зааж байна. Харин хантаацных нь ингэрт гялалзах Оросын холбооны улсын боловсролын салбарын хүндэт ажилтан хэмээх тэмдэг нь мэрэгчлээ улам их хайрлах, урам өгдөг ажээ. Любить свое дело еще больше. Вера Садулина, Владимир Николаев. Хятадын экстрем аялагчид Пасха хошууг үзэхээр Абанарын тойргийг зорин аялалд гарчээ. Хятадын номогт өгүүлснээр тус хошуу луугийн толгойг санагдуулдаг бөгөөд тэнд хүрч чадсан хүн бүрт аз жаргал авчирдаг гэлцдэг. Аялын бүтээгдэхүүнд 18 экстрем жуулчин багтсан бөгөөд тэдний дунд сая дагагчдтай алдартай блогерууд ч байдаг. Аяллыг манай орны төлөөлөгчд болох орчуулагч Любов Федорова мөн Оросын газар зүйн нийгэмлэгийн гишүүд дагалдан явж байна. Аялал 9 автомашинаар үргэлжилж Якутийн зарим бүс нутгуудад зогсолт хийхээр төлөвлөжээ. Якут улсад ирсэндээ бид маш их баяртай байна. Энд үнэхээр хүйтэн юм а. Якутск бол маш үзэсгэлэнтэй хот юм. Хойд төлөлийн тойрог давж Пакса хошуу руу явах энэ аяллыг удаан хүлээсэн. Бид экстрем аялагчид. Энэ бол өөрсдөө сорих шалгуур юм а. Цаашдаа Хятадаас илүү олон жуулчид энд Якут улсад ирж танай бүгд найрамдах улсын бүх бүс нутгаар аялна гэж хүсэж байна. Шанхай худалдааны дүүргүүд зөвхөн хямдралд бус харин сэтгэгдэл туршлагад тулгуурлах болжээ. Тэд шопингийг урлаг, амьд тоглолт, нутгийн уламжлалтай хослуулан жинхэнэ баяр наадмын уур амьсгалыг бүрдүүлсэн байна. Ажлын өдрүүдэд ч худалдааны хорооллууд хүн ихтэй. Загварлаг, архитектур, концепц, дэлгүүрүүд, өөрмөц шийдлүүд зочдын анхаарлыг татна. Энэ загварлаг газар надад таалагддаг. Өдөр болгон зугаалдаг шүү. Орчин үеийн сонирхолтой дэлгүүр ихтэй. Тэр нь уламжлалт худалдаанаас өөр шүү. Тэр нь гоё. Энэ дүрт тусгай урамшууллууд хэрэгжсээр байна. Тухайлбал тодорхой үнийн дүнгээр худалдан авалт хийвэл бүтээлч бэлэг өгдөг. Үүний зэрэгцээ бид бус соёлын үеийг дэмжин ажиллаж байна. Өнгөрсөн сард тус байршлаар бараг 2 сая хүн зочилж 75 сая юаны борлуулалт хийжээ. Миний хүүхдэд ёстой тустай дадлага юм. Германд өссөн юм болохоор их шинэлэг байна. Би энэ зах дээр 2 жил хагас ажиллаж байна. 8 давгүй шүү. Энд чинь зүгээр нэг бизнес биш ээ. Бид уламжлалаа хадгалж Хятадын бит бус үеийг дараагийн үедээ өвлүүлж байгаа юм. Шанхайн төвд өвлийн соёл аялал жуулчлалын хөтөлбөр нэгдлээ. Бараг 1 сарын турш хойд туйлын гэрлийн эффекттэй 30 гэрлийн шоу, мөн 40-оос дээш гудамжны тоглолт болно. Манайх 4 зураачтай хамтран ажилладаг. Тэдний бүтээл нь дунтай гудбын түүхийг өгүүлдэг юм. Жил болгон манайх 4-өөс 6 зах байгуулдаг. Тал нь цэцгийн зах шүү. Жазын тоглолтоос эхлээд театрын богино үзүүлбэрүүд хүртэл 15 төрлийн амьд тоглолт нь шопингийг зүгээр дагалдаа зогсохгүй. Зочин бүрийг хамарсан өвлийн нийтлэлийг жүжигийн уур амьсгалыг бүрдүүлж байна. Энд Европ болон Хятад архитектур сайхан нийцж байна. Мөн үүн дээр тохирсон гэрэлтүүлэг хийсэн нь шүн сайхан харагдах юм. Шанхай иргэд тусч нэг тийм амар амгалан хүмүүс юм а. Өдөрчдөө шүнжтэр адилхан. Шанхай худалдааны хороо шинэ жил болон хаврын баярын үеэр хэрэглээний идэвхийг дэмжих зорилгоор 90 саяас дээш юаныг 12 гол худалдааны дүүрэгт чиглүүлнэ гэж мэдэгдлээ. Эдгээр бүс нутагт худалдан авалт хоол хүнсний ваучер тарааж шагналын суглаа зохион байгуулна. Ийхүү Шанхай цогц хандлагад тулгуурлаж соёл ба зугаа цэнгэлийг хүйтний улиралдаж хэрэглээний идэвхийг өдөөх хөдөлгөгч хүчин болгож байна.